Хуульч шууха, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар бүлэг хэргийн оролцогчийн талаар танилцуулж байна. Зохиогч 3 дахь этгээд түүнчлэн энэ хуулийн 12.1-2-оос 12.1-4-т заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа этгээдийг хэргийн оролцогч гэнэ. Нэхэмжлэгч, хариуцагч, 3 дахь этгээдийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь иргэний хэргийн бие даасан оролцогч бус, зөвхөн төлөөлүүлж буюу өмгөөлүүлж байгаа этгээдийнхээ эрх хууль ёсны ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалж байгаа этгээд мөн. Хэргийн оролцогчийн эрх эдэлж өөрийг хүлээх чадварыг бүх оролцогчдыг шийдлэнэ. Шүүхэд эрхээ өөрөө хэрэгжүүлэх буюу төлөөлөгчөөр дамжуулан гүйцэтгүүлэх чадварыг иргэний эрх зүйн бүрэн чадамжтай этгээд эдлэнэ. Насанд хүрээгүй буюу 14-өөс 18 хүртэлх насны иргэн өөрийн эрх хэрэгжүүлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлоо шүүхэд хамгаалах хэрэгтэй. Шүүх энэ хуулийн 24-ийн 2-т заасан иргэнд хамаарагдах хэрэгт түүний эцэг их харгалзан дэмжигчийг татан оролцуулах үүрэгтэй. Харин насанд хүрээгүй иргэнтэй холбоотой хэргийг иргэний хуулийн 16-гийн 3-т заасан үндслэлээр хянан шийдвэрлэхдээ түүний эцэг их харгалзан дэмжигчийг оролцуулах эсхийг шүүх шийдвэрлэнэ. Иргэний эрх зүйн зарим чадамжтай, түүнчлэн сэтгцийн өвчний улмаас иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон этгээдийн эрх хэрэгжүүлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг тэдгээрийн эцэг их асран хамгаалагч шүүхэд хамгаална. Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх. Эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох. Гэрчээс мэдүүлэг авахуулах, шинжээж томилуулах болон энэ хуулийн 48 дугаар зүйлд заасан ажиллагааг гүйцэтгүүлэх, хуурамч нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлсэн, цуглуулсан гэж үзвэл шалгуулах буюу нотлох баримтаас асуулах, шүүх хуралдааныг хуульд заасан үндслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах. Энэ хуулийн 91-р зүйлд заасан үндслэлээр шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах. Шүүх хуралдааны бусад оролцогчдод асуулт тавих. Шүүхийн шийдвэрт гомдол гаргах. Нэхэмжлийн бүх шаардлага эсвэл аль нэг буюу хэд хэдэн шаардлагатай холбогдуулан хэргийг эвлэрүүлэн зуучлах журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргах. Хуульд заасан бусад эрх. Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүлээх эрх. Шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах. Шүүхэд гаргасан нэхэмжлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх. Шүүхийн дуудснаар хүрэлцэн эрх. Шүүхийн тавьсан шаардлагыг биелүүлэх. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шүүх хуралдааны дэгийг сахих. Шүүхийн шийдвэрийг гардаж авах биелүүлэх. Хэргийн зохиогч гэдэгт нэхэмжлэгч, хариуцагч, хуульд заасны дагуу тэдгээртэй эрх зүйн хувьд ижил эрх үүрэгтэйгээр хэрэгт оролцож байгаа этгээд хамаарна. Зохиогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрх эдлэнэ. Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх хэрэгжүүлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж, эрхээ сэргийлэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх хэрэгтэй. Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх хэрэгжүүлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсвэл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх хэрэгтэй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэд хэдэн нэхэмжлэгч буюу хэд хэдэн хариуцагч хамтран оролцож болно. Хамтран нэхэмжлэгч буюу хамтран хариуцагч нь ашиг сонирхлын зөрчилгүй, уг хэргийг хянан шийдвэрлэхэд бүгд оролцох шаардлагагүй, түүнчлэн хэргийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхгүй гэж үзвэл аль нэгийгээ төлөөлүүлэн оролцуулж болно. Шаардлагатай гэж үзвэл шүүх шийдвэрээ гаргахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөр этгээдийг хамтран нэхэмжлэгч буюу хамтран хариуцагчаар татан оролцуулж болно. Нэхэмжлэгч уг нэхэмжлэлийг гаргах эрхгүй эсвэл хариуцагч уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр эсвэл түүний зөвшөөрснөөр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийг жинхэнэ нэхэмжлэгчээр, хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар тус сольж болно. Нэхэмжлэгч өөрийгөө өөр этгээдээр солих тухай хүсэлт гаргаагүй эсвэл зөвшөөрөөгүй бөгөөд тухайн өөр этгээд бие даасан шаардлага гаргасан бол шүүх түүнийг 3 дахь этгээдээр оролцуулж болно. Нэхэмжлэгч хариуцагчийг өөр этгээдээр солих тухай хүсэлт гаргаагүй эсвэл зөвшөөрөөгүй бол шүүх хариуцагчийг сольж болохгүй.
Энэ хуулийн 28-ыг заасан байдал шүүх хуралдааны явцад тогтоогдвол нэхэмжлэгч хариуцагчийг сольсны дараа шүүх хуралдааны ажиллагааг шинээр эхлэн явуулна. Маргааны зүйлсийн талаар бие даасан шаардлага гаргасан 3 дахь этгээд шүүхийн шийдвэр гаргахаас өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болно. Бие даасан шаардлага гаргасан 3 дахь этгээд зохигчийн эрх эдэлж өөрөг хүлээнэ. Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлсийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх үүрэгт сүргээр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гаргахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй 3 дахь этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно. Бие даасан шаардлага гаргаагүй 3 дахь этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэл ба нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагыг ихсгэх буюу багасгах, нэхэмжлэлээс татгалзах, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх, эвсэрхээс бусад зохигчийн эрхийг эдэлж үүргийг хүлээнэ. Шүүх бие даасан шаардлага гаргаагүй 3 дахь этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй. Маргаантай эрх зүйн харилцааны зохигчийн аль нэг нь уг эрх зүйн маргаанаас гарсан, хүн нас барсан, зураггүй алга болсон тооцогдсон, хуулийн этгээд татан буугдсан, шаардлага ба үүргээ бусдад шилжүүлсэн бол шүүх тэрхүү зохигчийг сонирхогч этгээд буюу эрх залгамжлагчийн гаргасан хүсэлтээр эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно. Эрх залгамжлан авах явдал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд гүйцэтгэгдэж болно. Эрх залгамжлагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гарсан этгээдийн бүх эрхийг эдэлж үүргийг хүлээнэ. Прокурор төр нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр эсвэл өөрийн санаачлагаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлс заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно. Бусдын эрх эрхчлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хамгаалж байгаа этгээд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлс заасны дагуу оролцож болно. Энэ хуулийн 31-1, 31-2 заасан этгээд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос эсвэл гаргасан нэхэмжлэлээс татгалзсан явдал уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгуур болох үндэслэл болохгүй. Иргэн өөрийн биеэр буюу төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэхэд оролцоно. Төлөөлөл нь хуульд зааснаар эсвэл сайн дураар буюу гэрээгээр төлөөлөх хэлбэртэй байна. Иргэний эрх зүйн чадамжгүй, зарим буюу бүрэн бус чадамжтай, түнчлэн сураггүй алга болсон тооцогдсон, нас барсан гэж зарлагдсан хүнийг иргэний хуульд заасан төлөөлөгч нь бүрэн төлөөлнө. Эрх зүйн бүрэн чадамжтай иргэн өөрийгөө сайн дурын үндсэн дээр бусдаар эсвэл гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр төлөөлүүлж болно. Өмгөөлөгчөөс өөр этгээдээр төлөөлүүлж байгаа иргэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй. Биечлэн оролцох тохиолдолд өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс татгалзсан тухайгаа шүүхэд бичгээр мэдэгдэнэ. Эрх зүйн чадамжгүй, зарим буюу бүрэн бус чадамжтай хүний эрх эрхчлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг түүний хууль ёсны төлөөлөгч болох эцэг их, асран хамгаалагч харгалзан дэмжигч нь шүүхэд төлөөлөх бөгөөд тэд өөрийн бүрэн эрхийг нотлох баримт бичгийг шүүхэд үзүүлнэ. Сураггүй алга болсон тооцогдсон хүн оролцуул зохих байсан хэрэгт эд хөрөнгийг нь эрхлэн хамгаалагчаар томилогдсон этгээд түүнийг төлөөлөн оролцоно. Нас барсан буюу нас барсан гэж зарлагдсан хүний өв залгамжлагч оролцуул зохих байсан хэрэгт өв залгамжлагч нь уг өвийг хүлээж аваагүй байвал өвлөгдөх эд хөрөнгийг эрхлэн хамгаалагчаар томилогдсон этгээд түүнийг төлөөлөн оролцоно. Энэ хуулийн 33-1 заасан хүний эцэг их, асран хамгаалагч харгалзан дэмжигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн сонгон авсан төлөөлөгчийг оролцуулж болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн төлөөлөх эрх нь эрх зүйн туслалцаа авч байгаа талын хүсэлтээр тодорхойлогдно. Өмгөөлөгч гэрээний үндсэн дээр иргэн хуулийн этгээдийг төлөөлөхдөө төлөөлүүлэгчийн эрх эрхчлөө хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хуульд заасан бүх арга хэмжээ авах ба шаардлагатай эрх зүйн туслалцаа үзүүлэх, хэргийн бодит байдлыг тогтооход туслах үүрэгтэй. Өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо эдлэх эрх, нотлох баримт цуглуулах, гаргаж өгөх, гэрчээр асуулгах, шинжээж томилуулах хүсэлт гаргах. Хууль зүйн туслалцаа үзүүлэхэд шаардлагатай баримт бичгийг иргэн хуулийн этгээдийн эрхгүй байгууллагаас гаргуулan авахар шүүхэд хүсэлт гаргах, нотлох баримтыг бэхжүүлэх зорилгоор дуу дүрсний бичлэгийн хэрэгсэл ашиглах. Тусгай мэдлэг шаардлагадах асуудлаар мэргэжлийн байгууллага хүн хуулийн этгээдээс зөвлөгөө лавлгаа авах. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гомдол гаргах. Үйлчлүүлэгчийнхээ илэрхийлж байгаа байр суурьд тайлбар хийх. Үйлчлүүлэгчийн шаардлага, татгалзал, түүнийг нотлох баримт, үндэслэлийг гаргах. Эсрэг талын болон бусад оролцогчийн гаргасан нотлох баримт, шаардлага, татгалзал, тайлбартай танилцах, тэдгээр тайлбар өгөх.
Хэргийн нотлох баримттай танилцах шаардлагатай материалыг өөрийн зардлаар хуулбарлаж хувилан авах. Шүүх хуралдааныг хойшлуулах болон бусад асуудлаар хүсэлт гаргах. Өмгөөлөлт бэлтгэх боломжит хугацаа нөхцлөөр хангагдах. Шүүх хуралдаанд оролцох. Шүүгч шүүх бүрэлдэхүүн, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шинжээч орчуулагч хэлмэрчийг татгалзан гаргах. Хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, гэрч шинжээчэд асуулт тавих. Нотлох баримтыг шинжилэн судлуулах. Шүүх хуралдааны болон хэрэг хянан шийдвэрлэх бусад ажиллагааны тэмдэглэлтэй танилцах. Шүүхийн шийдвэрийг давж заалдах, шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргах. Иргэний хэргийн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэр буюу шийдвэр магадлал тогтоол шүүгчийн захирамжийг албатан биелүүлүүлэх тухай хүсэлт гаргах. Хуульд заасан бусад эрх. Өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо хүлээх үүрэг. Монгол Улсын үндсэн хууль, бусад хууль болон хуульч өмгөөлөгчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих. Үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар хориглоогүй арга хэрэгсэл ашиглан бүрэн тууштай хамгаалах. Үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын эсрэг аливаа үйлдэл хийхгүй байх. Өмгөөллийн явцад олж мэдсэн төрийн болон албаны байгууллагын үйлчлүүлэгчийн нууц, хүний эмзэг мэдээллийг задруулахгүй байх. Хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд шүүхээс товсон хугацаанд шүүх хуралдаанд оролцох. Хуульд заасан бусад үүрэг. Өмгөөлөгчийн эрх нь эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичгээр батлагдана. Хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно. Хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал эсвэл төлөөлөх эрх олгогдсныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ. Төлөөлөгч төлөөлөгчийн эрх хэрэгжүүлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулна. Төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлөгчөөс бичгээр олгосон итгэмжлэл бусад бичиг баримтаар тодорхойлно. Итгэмжлэлт зохигчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрхийн заримыг төлөөлөгчөд эдлүүлэхгүй байхаар зааж болно. Итгэмжлэл нь иргэний хуулийн 64-ийн 2-т заасан шаардлагыг хангасан байна. Төлөөлөгч өөрийн бүрэн эрхийг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ. Төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс хэдий ч татгалзаж болох бөгөөд энэ тухай шүүхэд бичгээр мэдэгдэнэ. Мэдэгдэл шүүхэд ирснээр төлөөлөгчийн бүрэн эрх дуусгуур болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөөр оролцохыг хориглох этгээд 18 наснд хүрээгүй, хуульд тусгаалan зааснаас бусад тохиолдолд эрх зүйн зарим буюу бүрэн бус чадамжтай, чадамжгүй. Өөрөө иргэнийхээ хувьд түнчлэн эцэг их асран хамгаалагч харгалзан дэмжигчийн хувиар буюу ажиллаж байгаа байгууллага төлөөлөн тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаагаас бусад тохиолдолд шүүгч, прокурор, мөрдөгч, хуульч шууха, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар бүлэг хэргийн оролцогчийн талаар танилцууллаа. Хуульч шуухатай хамт иргэний процессын эрх зүй судлаарай. Мэдлэг бол хүч. Хамтдаа хөгжицгөөе.